Эртнээс та хэд маань ерөнхийдөө энэ минийг мэдээд авчвал их зүгээр юм байлээ шүү. Шүд хорхоодох юм уу? Шүд нь ингээд нэг ухтаа орсон жоохон юм болсон юм бол аваа ичдэг байсан. Одоо ч гэсэн би шүдний эмнэлэг ороод бүр ингээд хамаг бие чангалцдаг заяа. Зарим нөхдүүд нөгөө вейп мэйг татдаг бол бити хүн амтны вейп аваа заваараад байгаарэ. Би хинтээч яагаад ч солих хэрэглүүлэх дургу. Good morning people, welcome back to the next video. За өглөөний минь guys, манай тако энд сүүгээ ууж нуугаа дууссан юм шиг байна. Одоо болохоор өглөөний 8 цаг болж байна. Сая 7:30 гэж босоод одоо хамгийн түрүүнд нөгөө бүдэрээ Glow Up series-ага episode number 5 руугаа орцгоё. Би яг өмнөх дугаар дээр хэлсэн ажлаа. Should гэсэн ингэж харуулсан. Би арис одоо үс идрээс өөр бүгдийг зүгээр мэддэхгүй мөртлөө өмнөхөр мэддэхүйц чимж өгдөг нэг гоё зүйл бол ялтчгүй болоод шүд байгаа. Би нөгөө шүдний эмнэлэг дээрээ цаг авчихсан 10-аас тэгээд албаар эрт босоод нөгөө солонгос хилээ бас сурж байгаа. Өмнөх эпизод дээр би хэлсэн шүү дээ нөгөө шинэ гоё ингээ хобби идэр эхэлж байгаа гэд. Тэгээд би солонгос хэл сураад одоо жоохон даалгавраа хийдэг юм уу гэд одоо нэг 4 удаа даалгавраа хийчихвэл ерөнхийдөө болчих гээд байна. Одоо би нөгөө шүдэд цайруулах гээд явж байгаа байхгүй юу. Тэгээд би бол ер нь бол гайгүй миний шүдний өнгө бол ерөнхийдөө гайгүй яг өөрөөрөө ямар ч цайралт идэр хийлгэж байгаагүй. Энэ удаа зүгээр би нөгөө шүдний эмчтэр очиж шүдээ цэвэрлүүлэхдээ наваг шүдний ингээд юм хийлгэрээ стэжгүй нэг өнгөөр нэмдэгэ илүү цагааруулдаг гэд хэлжсэн. Тэгээ шүдний одоо энэ өнгө идэр бол үнэхээр яалтчгүй чухал те дээрэс нь ингээд дээшээ доошоо ингээд босон те тиймэрхүү юмнууд хүртэл ингээд нэг хүний ингээд харагдахуйц ярихуйц гоо сайхан үнэхээр нөлөөлдөг учраас та бүхэндээ энэ эпизодыг хүргэж байна. Тэгээ шүдний эмнэлэг рүү гарцгаая. За би нэг өнгө шүү те. Одоогийн яваа те. Тийм одоо байгаа. Одоо хоёлаа энэсээ A few moments later. Баахал юм хийгээд байна. Одоо нөгөө юундаа явахгүй солонгос хэлнийхээ ангинд явах гээд тэгээ саяхан даалгавраа идэж дуусгасан амар их бичих юм уу. Мөртөөс даалгавраа идрийг хийгээд дуусчлаа. За шидээ цайруулаад одоо өнөөдөр чи 2 дахь өдөр чинь 4 дахь өдөр хийлгсэн гэдэг чинь ер нь бол 5 хоног өнгөрч байгаа юм байна. Тэгээ маргааш нөгөөдөр гээд ингээд 7 хоног гээд. За тэгээ юу яа гэм бэ guys? Энэ цайруулт хэлсэндээ нэр нь болохоор би нөгөө Япон цайруулт хэлсэн. Тэгээд энэ угаасаа айд биш би өөрийнхөө мөнгөөр 450,000 нэг цайруулт нь тэгээд 150,000. Тэгээ нийт бол 465,000 төгрөгөөр одоо шүдээ нэг төвн дээшлүүлсэн гээд. Тэгээ миний шүдэг бол ер нь дэжгүй цагаан байна. Өмнө нь ерөөсөө ямар ч цайралт майралт хийлгэж байгаагүй гэхэд цагаан байна гэж манай эмч маань бол хэлсэн. Одоо ингээд цайруулсан байгаа нэг шат агцсан байгаа өнгө нь болохоор нөгөө юм шүдний паалан, бүрээс тэ нөгөө тиймэрхүү юм хийхэд ордог нэг 3 төрлийн өнгө байд юм байна. Тэрний нэг нь олж таарсан. Тэгээд би бас өөрөөрөө ер нь айгу бахархлаа. Энэ чихтэй тэгээ ямар ч цайруулт өдр хийхгүй ингээд шүдээ хүний байж болох бас айгу тэ өөрөө арчилгааных нь хамгийн гайгүй нөгөө нэг цагаан хэсэгт нь байлгасан болохоор бол нэлээ баяртай байгаад байна. Бас нөгөө crown бүрээсээ бас ингээд юу яцаан тогтоолгоцсон ч гэж шинээр хийлгсэн. Тэгвэл Америкт нөгөө нэг юутай бүрээстэй байсан байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд нөгөө хазахтаа ингээд айгу чанга хазаж иддэг. Тэгээд миний энэ хоёр булчиндаа ялангуяа энэ талаараа би айгу хазаж иддэг байхгүй юу. Тэгээд энийг бас та хэд маань ерөнхийдөө сайн анхаарах хэрэгтэй. Цайруулт ингээд хийлгсэний дараа штэ 7 хоногийн мөнгөтэй хоол бити ид гэж цаанаасаа хэлдэг юм байна. Кофегоо бас айгу жоохон ихний 2 хоног те. Яг нэг ямар муудаад байгаа юм байхгүй. Гэтэ сүүлдээ нөгөө яг хэрэгтэй болохоор соруулаар уусан. Юу гэдэг юм би гараа уусан маш guys. Ингээд сонсогдож байна яаж ингээд гаднах ингээд нэг хальсчиг юм нь 7 хоног ингээд байхгүй яг нэг тийм хуурай юу ч гэмээр юмтэй нэг юм гээд нэг үрэгдээд байгаад байгаа байхгүй юу. Одоо ингээд заримдаа ингээд төмөрнөр ингээд хумсаар ингээд шик гэдэг ингээд дуурдаг штэ. Яг тэрнтэй адилхан ингээд үрэгддэг яг тийм юмд орсон байдаг болохоор эхний 7 хоног ялангуяа эхний 2 3 хоног нэлээд тийм болгоомжтой байхгүй бол энэ дэр ч одоо ямар нэг өнгөтэй те нөө tomato sauce ч юм уу кофе нэг юм шар өнгөтэй юм уу мэдчих юм бол тэгэл нөгөө юу цайруулт хийлгсэн тийм байхгүй. Тэгэхээр энэ шүдний цайруулт чинь дотроос амар олон янз байд юм байна. Ямар японч гинүү, Америкч гинүү. Америк цайруулт нь илүү амар өвддөг. Тэгээ би болохоор Японы хийлгсэн. Шүдний цайруулт хийлгэхээр гадны паалан маалан яхаа гэсэн чи Япон юм дээр арай дэжгүүгээд тэгээ нэг юм 3 төрлийн лед гэрлэр төрлөж гэжтэй 3 удаагийн ингээд гэрлэр шаардаг гэж хэлэх юм уу яадаг гэж. Би бас нэг юм анзаардаа манай үзэгчид бас надаас анзаарсан байлээ. Тэрийг надад хийсэн баярлалаа. Энэ талаа айгүйг ашигладаг учраас энэ тал руугаа айгүйг ингэж ярьд юм байна.
Тэр нь болохоор одоо гажиг мажиг бол биш дээ. Нөгөө булчингаа энэ тал руугаа их ажилуулдаг. Сүүлдээ харахаар одоо миний энэ булчин арай эндээсээ одоо ингээ харах юм бол угаасаа энэ ингээд нэг юм дээшээ шууд юм байгаас тэ гурвалжин байгаас тэ. Тэгмүүд энэ дээр болохоор ингээд нэг жоохон булчинтай ингээд ингэдэг. Анх бүр амар байсан бүр ингээд дөрвөлжлөх гээд байсан. Одоо болохоор нэгээс аваад дэжгүй болцоос тэ. Энийг нөгөө нэг юм ботоксоор сулалсан. Тэгээ боток тэр араа сулалсан ийшээгээ яриад сулалсан. Би бас өөрийгөө тэг ингээд хараад байгаад байгаа. Ихэнхдээ ингээд шүдээ нэг ийшээ ажилтдаг учраас ийшээ амар их яриад идэм бэ. Тэгээ та хэд маань гэсэн ер нь тэрийг аягуулсан анзаарж байгаараа. Нэг бол энэ талаараа ч юм уу эсвэл энэ талаараа аль нэг талаараа аягууг ингэж хөвтөж унтдаг хүмүүсийн энэ талын булчин бас аягууг ажилт юм бэлээ. Эртнээс та хэд маань ерөнхийдөө энэ минийгээ мэдээд авчвал их зүгээр юм байлээ шүү. Би болохоор одоо эндээ нэг суллах ботоксоор хийх юм бол бас арай гайгүй булчин тэгвэл энэ тал бол хитрхи ажиллагаагүй. Тэг яагаад энэ тал ажиллагаагүй гингүү тараа би тэдэг баг байхад нь штэ. Зүгээр л шүд хорхоодох юм уу шүд нь ингээд нэг ухтаа орсон жоохон юм ийм болсон юм бол аваа ичдэг байсан. Тэр бол бүр үнэхээр unfair өөр имчилгээ авахгүй. Тэгээд яагаад бид нараас ахуулъя гэдэг байсан бэ гэвэл шүд өвтгөөс мангар айдаг. Амар айдаг. Одоо ч гэсэн би шүдний имлэг ороод бүр ингээд хамаг бие чангалчдаг заяа. Шүд өвтгөөс айдаг учраас эндээ би нэг шүд ингээд нэг араа ахуулсан заяа. Тэнгүүд нэг араа ахуулангууд энд чинь нэг хаддаг шүд нэг энтхээсээ ингээд баг байнгут ийшээгээ ингээд орж ирээд энэ талаараа их хаддсан юм байна. Яг тэгвэл энд чинь бүтэн ингээ бүх араа шүднүүд байгаад байгаа байхгүй. Тэгээ надад бол нэг амар тийм дутаад ах шүдмүүд эдэр бол байхгүй. Яг нэг л шүд би ахуулж исэн. Тэр нэг энэ талд байдаг байхгүй. Тэгээ энэ талаадаа ингээд хоосон займаа бол байхгүй. Яг тэгвэл артлынхаа шүд нь урагшаага ингээд төрж орж ирээд зайг нь нөхчдөг юм байна. Одоо би бүр сая ингээд энэ цайруулагч хийснээс хойш жоохон өнгөтэй юм идэх юм бол шүтээ угаадаг болсон. Би одоо баг өчтөр урж тэр хит дахин угаа 4 5 нэг жоохон нэг юмыг яаж мэдгүй мандрин амар дуртай. Мандрин идэл нөгөө шар өнгөтэй байгаа учраас угаасаа стейн наалдах үнэхээр өндөр магадaltaй байгаа. Тэнгүүд нь гяс чаа шүтээ агаагаал тэгэл одоо болохоор ер нь результт нь яг үннийг хэлэхэд бүр амар бүр ингээд гэтэл результт бол надад гаргаагүй. Гэтэ тон ингээд агсан гэдгийг нь бол би мэдж байгаа. Гэтэ эндээс дахиад жоохон цайсан бол гэж би ингээд жоохон бодсон. Нөгөө хоол хийдгүй хүн чинь гинт хоол малтуулж болоод тээ. Хоол хийдгүй ч гэжтэй би ч хийн л тээ. Сая тэр имээгээ асрахад бол лааж байгаа байхгүй юу? Өөрийгөө бол тэгэл ваа би ч зуртан зуртан шүл хийж чаддаг байсан юм биш үү? Ийм ч юм хийж чаддаг байсан юм. Тим ч юм хийж чаддаг байсан юм. Өөрөөр айгүйх бахархлаа. За өндгөө ижлээ, будаага хийчлээ. За одоо дахианы махаа гээл өглөө биш өдөр орой хоол гэж ер нь зэрэгэл хийхгүй бол guys хилний юугаа хил цэвэрлэх тийм юмнуудаа аваад дээрэс нь нөгөө буйла бүгдээрээ яаж ирүүл гоё байлгах вэ гэх юм бодож штэ флос ага хоол мод мах эзний дараа заавал шүдээ флостой ер нь юм самар мамартай жижиг сажиг зөндөө их юм идсэн бол шүдээ сайхан өглөөдөө биш оройд юм эзнийхаа дараа гоё бүгдээрээ флосдог тийм гоё зуршилтай болох хэрэгтэй. Дадалтай болох хэрэгтэй. Тэгээд флосныхаа дараа шүд амаа угаачаад гоё хил мэдээ ингэж хусаж хилнийхаа өнгөрийг авч цэвэрлжээд тэгмүүдээ нөгөө нэг юм ам зайлж байдаг штэ. Ам зайлчаар сайхан нөгөө нэг өөрийнхөө амыг зайлаад за тэгээд бүгдээрээ гүд болж байгаамаа. Би болохоор миний юмнууд бол тийм л байгаа. Ерөөсөө шүд угаагаад хилний өнгөөр авдаг яг тийм цэвэрлэгч маань байхгүй бол би бүр ингэж яг ингээ галзуурах шахдаг зөө. Дээрээс нь флос авахгүй бол галзуурах шахдаг. Азаа нөгөө бас байнгын карманда флостой явдаг болохоор аавын флосыг хаяа ашиглацдаг байхгүй юу. Тэгээ нэг авахтаа флос тэр одоо нөгөө шүдний цэвэрлэгч идрээр ингээ 2 3-аар нь авчдаг болохоор ер нь бол би энэ амар дутагдаад байдаггүй. Тэгээ тэрэндээ айгу баярлдаг. Тэгээ орой олгон сайхан ингээ нөгөө шүдээ бүтэн цэвэрлж угаагаад тэг хэрэгтэй. Тэгээ заримдаа яг амны өмнөр ч юм уу тиймэрхүү өмнөд нөгөө ходоодноос болж айгу их болоод идэг штэ. Тэгэхээр бас ходоод модоо бодох хэрэгтэй. Гэхдээ бүгдээрээ энэ удаа нөгөө яг амны хөндийн тухай ярьж байгаа болохоор яг тиймэрхүү ritualтай, зуршилтай болоод их зүгээр шүү за. Тэгээ зарим нөхдүүд нөгөө vape татдаг бол бити хүн амтны vape аваа заваараад байгаарэ. Амны хөндийнээс амны өндөр амар их мектер эдэр байдаг болохоор ер нь бол би vape татдаггүй л дээ. Гэтэ тийм уруулын будаг те ерөөсөө юм ам нь маш эмзэг тэгээ ийшээгээ хурж байгаа юмыг бол би хинтээч яагаач солих гэж байх нөгөө ингэж хэрэглүүлэх дургу. Өөрөө ч хэрэглэх дургу. Надаа ингээд амар муухай энэ little disgusting санагдаад идэв. Тэрийн одоо нөгөө Glow Up series маань одоо бараг нэг эпизод яваад тэгээд дуусах байх. Түүнийхээ дараа бүр илүү гоё нэг юм fun юм руу би та хэдд оруулна. Тэгээд тэрийг яг хүлээж агаарай. Тэгэл амар гоё ижсэн ингээд шүтмэд нэмэ байвал тэр бол үнэхээр нэг тийм гой зүуд нүдөөл хүүц
зарим хүмүүс бол үнэхээр сайн мэдж байгаа. Бүр нөлөөлөхөд чи хичнээн мянга үзэсгэлэнтэй сайхан байгаадаас амны хүндий чинь тиймэрхүү те чиний амнаас муухай үнэр гардаг ингээд чиний биенээс муухай үнэр гардаг бол ингээд энэ тэндээс чинь ямар нэгэн бас муухай үнэр үнэрчдэг бол айгүй эвгүй байхгүй юу. Тэгэхээр заавал ингээд нөгөө гаднаасаа бүр амар гоё харагдчих дотроосоо ч гэсэн бүгдээрээ үнийгээ гоё зуршил болгоод ирүүл болгох юм бол те ер нь амьдралд хэрэгтэй шүү. Окей. За тэгээ шүдээ сайн флост хилэнхаа өнгөрийг сайн арилгаад буйлаа бас гоё хамгаалаад нөгөө нэг ам зайлагчаар зайлаад те тэгээ шүднийхаа сойзыг бас болж өгвөл юм жижигхэн браштай явах юм бол нөгөө шүдний бүр ингээд аргашаага айгуусаа угааж өгдөө шүү. Тэгээ нөгөө том те сойз ширхтэй байгаа тэгэхээр нөгөө шүдний ар руу явж чаддаггүй учраас ийм жижигхэн сойз байх юм бол илүү зүгээр гэх юм одоо нэг хүүхдийн шиг юм өснө гэж хэлж байгаа шүү дээ. Ийм жижигхэн байхад л ерөнхийдөө бол амар сайн шүү гэж хэлмээр байна. Сургалтынхаа 3 дахь өдөр рүү явах гэж байна. Өнөөдөр болохоор дөрөв үзэн гэсэн болохоор би заавал сургууль дээр очиод сурсан дээр гэж бодож байна. Сургуулийн газар сургууль юм да тий. Бүгд хамт сурж байгаа юм чинь. Гадаа өнөөдөр айгүй халуун байх шиг байна. Тэгээд ямар ч тач өнөөдөр тийшээ очиж сургууль дээрээ юмнуудаа сурчаад түүнийхээ дараа Синий телевиз дээр очиж бас нэг гоё зүйл хийх гэж байгаа. Тэг ямар ч тач хамтдаа гарыг. Энэ одоо мэдгүй би одоо ингээ 2 влог эхэлсэн гэж байгаа яг энэ нэсийн яг аль нь орохыг би сайн мэдгүй. Өнөөдрийн үзэж байгаа влогт чинь аль төрүүлж орж байгаа нэг влогт нь л баг орсон байгаа. Тэгээд гарцгаая. Нинхэн нүн го 인한 누나 гэж үгүй юм. Энэ одоо юу юм бэ? 저는 미국 사람입니다. 미국 사람입니다. 저는 프랑스입니다. 사람입니다. 저는 프랑스입니다. 미국 프랑스 없어. 저는 프랑스 사람입니다. 2번. 중국 사람입니다. 자, 3번. 일본 사람입니다. 몽골. 몽골. 일본. 제 이름은 보야입니다. 제 이름은 보야입니다. За тэгээд энэ хүртэл үзэн маш их баярлалаа. Энэ хүртэл үзэнгээд манайхаа яг ямар эможи үлдэх үү? Бүгдээрээ комент хэсэг дээрээ энэ ихтэй амар сонирм байж байгаа. Хилийн эможи үлдээцгээе. Хилээ гаргасан эможи ч юм уу эсвэл ямар нэгэн хилийн эможи үлдээцгээе. Тэгээд дараагийнхаа гоё бичлэгээр уулзлаа. Bye bye.